Савлуур 2 дугаар хэсэг. Өглөө болж цонхоор нар тусахад халиун нойрноосоо сэрлээ. Шөнийн туршид нөхөр нь зүүдэнд нь үзэгдэж элдвэр хар дарж зүүдлснээс болоод тэрээр олигтойгоо амарч чадсангүй. Хамаг бие нь хүндэрчж. Тарих толгой нь маналцсан өвдөх шиг болж байсан ч тэрээр ямар тач сэргэх санаатай өндөж кофений ус бацлаглаа. Тэрээр өөрийн мэдлгүй л өнөөх өнгөрсөн шөнийн савлуурлуу цонхоор ширтэн зогсож байв. Одоо бол өнөөх үргэлсэн хар хүүхэлдээ сугавчилсан цагаан даашинстай жаахан охин тэнд байсан гих ямар ч уулмөр алга. Харин халиуны байрны захын орцны өмнө нэлээд хүмүүс шавчсан гэр барьж жингэлэг барилуулж байгаа нь үзэгдлээ. Халиун хэн нэгэн нас барчдыг хөрхий гэж бодсоор эргэж өөртөө кофе наргиллаа. Өдөр үргэлжилж халиун өөрийгөө сэргэх санаатай хотын төвийн дэлгүүрүүдээр жаал зугааллаа. Гэвч түүнийг хаанч очсон тэр босон суух болгонд нь өнөөх өнгөрсөн шөнө савлуур дээр савлаж харагдсан жаахан охин өднийх нь өмнө үзэгдэх шиг болж тэрээр зөржингөр хүмүүсээс хүртэл уй дав хийдэл цочихож. Энэ өдөр халиун өдрөжин хотоор сэлгүүцсээр авсан ч юм байхгүй жигтэйхэн их ядарсан хүн оройхон хэрд гэртээ ирлээ. Халиун гутал гадуур хувцас тайлж орхиод шуудгал угаалгын өрөөрөө очиж бүлийн шүршүрт оров. Хамаг бие намрах шиг болж сэтгэлэн сэргсэн халиун уржинын тавгүй бодлосоо өөрийгөө бүрмэлсэн ангижруулахар шийдэж зурагтаач жасаалгүй шуудгал унтахаар шийдэж хүнжилтэд шурглаа. Халиун хэвтэнгүүтэй л нам унтжээ. Гэвч тэрээр шүн дундын үед нойрноосоо дав хийтэл цочин өндөв. Байрны өмнөх савлуурын хятнах чимээ ямар ч инэрлэхүүгээр халиуныг гүн нойрноос нь ийхүү сэрээжээ. Халиун хачин чангаар сонсогдсон энэ савлуурын чахрах чимээг ямар итгэхэд гаргаад байгааг гайхан бодсоор ямартайж очиж үзэхээр орноосоо өндөлөө. Арай өнөөх урд шинийн жаахан охин биш байгаа та гэж бодмогцол түүний хамаг бие арцгнаад ирв. Халиун айжимхан дөгсөөр цонхонд тулж ирээд гадагшаа харлаа. Тэрээр өөрийнхөө таамгийг үнэн байсанд эхэд гайхаж бас хүү жихүүзэд ирхэн тэр. Тийм өнөөх цав цагаан таашинцтай жаахан охин сэгсгэр хар хүүхэлтэйгээ савлуур дээр суулган. Хэмийн ямар ч сэтгэлийн хөдөлгөөнгүй зэвхий хоолоогоор гингэнүүлэн дуугарч савлуурдаж байгаажээ. Үүнийг хараад халиун зогсож байсан газраа таг хөшиж орлоо. Хамаг ухаан санаа нь айж гайхснаасаа болоод балартах шахсан тэрээр цагаан даашинцтай охин түүний хүүхэлтэй хоёроос харцаа салгаж чадахгүй мэлрэм зогсох ажээ. Охин савлуурд саарл. Ийм байдалтайгаар баггүй хугацаа өнгөрсний эцэст охин залхав бололтой. Хүүхэлтэйгээ өрөөсөн гартаа санжигнуулан барьж халиун руу хархан тэр. Энгин чинээ санаагүй байсан халиуны хамаг бие нь агзас хийгээд явчихв. Тэрээр бушуухан шиг цонхноосоо холболоо. Энэ хачин охин намайг өөрийг нь харж байсныг яаж мэдв? Гэсэн асуулт халиуныг маш ихээр гайхшруулв. Халиуны зүрхнийхэн цохилт түргэсч магнаных нь хүүтэн хүсн чихэрчээ. Өөрийгөө тайвшруулах гэж хамаг байдгаараа хичээж байсан ч тэрээр гарынхаа алгаар нүүрэндх хөлсөө хамхум арчсан болоод би арай хийм арсан юм шиг гэж өөрөөсөө асуув. Хүн болгон унтсан хар шөнөөр ямар ч хараа хяналтгүй жаахан охин савлуур дээр ирж тоглоно гэдэг яавч санаанд багтамгүй зүйл байсан болоход халиуны өөрөөсөө ингэж асуух нь зөв ёсны хэрэг байл. Ингээд тэрээр юмыг яаж мэдэх үү гэж санан дахин цонхрууд өглөө. Гэхдээ их удаанаар болгоомжтой дөхөж очив. Тэгээд харлаа. Харамсалтай нь халиун хий юм хараагүй байжээ. Өнөөх охин эрэмдэг амьтан шиг сэгсгэр гарах хүүхэлтэйгээ сугавчилсаар халиуны яг хажуугийн орц руу орж байгаа нь түүнд маш тод харагдлаа. Бурхан минь,
Ашгүй энэ балаа охин гэртээ орлоо. Гэр нь хажууг орсон юм байна гэж өөртөө сонсогдох хуйцаар шивнэг хэлсээр орондоо орохоор яравчлаа. Хайлуун босдгоосоо нэг цагаар хожимдож байж сая орноос өндийжээ. Тэгээд тэрээр нүрээч угаалгүй шуудхан л цонхрогоо явж очоод өнгөрсөн шөнийн өнөөх хачин охины явж орсон орц руу хартал өчнөөн хүмүүс холхиж зарим нь өөлж унтсан байдалтай их л гашуудсан хүмүүс түүний нүдэнд өртлөө. Бас л өхөл хацал болсон юм болов гэсэн асуултыг Хайлуун өөртөө тавиад түүндээ хариулсан ч үгүй. Угаалгын өрөөрөөгөө яран. Тэрээр нүрээ угааж байхдаа энэ байр чинь ямар ч ихтэй хачин янзын газар вэ? Шөнө болохоор савлуур дээр нэг хачин чөтгөр шиг охин тоглоод өглөө босоход нэг хүн хүчгсэн байдаг. Гэж боцноо гэнтэл давхийтэл зочих мэт боллоо. Тийм ээ. Өнөөх цагаан даашинстай охин чинь өнгөрсөн шөнийн хажууган орц руу орсон. Магадгүй тэгээд нэг хүн хүчгэж. Тэрний өмнөх шөнч гисэн бас нэг хүн энэ байрнаас өгсөн. Цагаан даашинстай хүн өөр чинь бас л завлуур дээр тоглож байсан. Тэр охин арай уржигдрийн талигаач болсон хүний орц руу орсон юм биш байгаа. Энэ бодлууд Халиуны толгойд гинэтэл зурвасхийн ороод иржээ. Үгүй тийм байх ёсгүй. Тэр охин чинь өнгөрсөн шин зүгээр л гэртээ орсон баг. Тэрний өрчин ч гэсэндээ яг л өжигдрийн орсон манай хажуугийн орц руу орсон байж таарна. Яагаад гэвэл цагаан даашинстай охины гэр нь манай хажуугийн орцонд байдаг үз. Нойрон солигдсон хүүхдийг алийг тэргэх вэ? Халиун энэ бодолдоо өөрийгөө хүчээр итгүүлэн хагас дутуу тайвширлаа. Тэгээд өглөөнийхөө цаг хантал ууж аваад гэрээсээ гарав. Түүнийг орцныхоо үүдэн дээр дөнгөж гарч ирмэгцэн. Хөрхий, ирлэгт очих цаг нь болсон юм болов. Тийм залуухан цоо ирүүл байсан хүн чинь гэнтэл өнгөрчин гэж хэн санах вүлээ? Гисэн үхсч ихийг нь дэлсхэн тэр. Энэ ярианаас өвчин зовлонгүй. Эдэр залуухан хүн өнгөрсөн шөнө нас барсан болгоно Халиунд ойлгогдчихэ. Халиун энэ яриаг сонсоод яагаад ч юм тэнд жаахан саатмаар болоод явчих. Тэгээд нааш цааш холхиж тэр аваар жаал эргэллээ. Ингэж явахдаа Халиун магадгүй өнөөх өнгөрсөн шөнийн цагаан даашинстай жаахан охин таарч мэднэ гэж бодож байсан билээ. Ийхүү бараг хагас цаг гэртээ дэмээ эргэлдсэн чи Халиун өнөөх охины бараг олж харсангүй. Тэгээд аргаа барсандаа нилээд эргэлзэж байгаад орцныхын жижүүрээс асуугаад үзье гэж шийдлээ. Халиун ингэж сүр болох нь дэмий ч юм болов гэж бодсон чи урд шинэх шиг үйл явдал дахин давтагдвал яана гэхээс байж сууж боломгүй өргөн. Ингээд Халиун гараа илгэндээ зөрүүлэн зогсож байтал саатан ногоон алчуураар толгоогоо ороосох хорчгор хар авгаа хэдэн хүмүүсийн донд орчихсон. Эмэлгийн хил оройтож ирсэн байж таарна. Гэнтэл зүрх нь хаажгсан юм байх өөр юм. Уг нь ямар юмных нь уужиг өвчин байх вэ? Өглөө болгон энэ байрны удаар гүүгээд янз бүрийн гимнастик хийгээд явдаг байсан юм. Залуухан хүү байж үлээ. Орцон зогсож тамхи татны шүл саяна гэж байхгүй. Ямар сайн хүү байлаа. Химийн бүх хүмүүс сонсгох гэж мэрийх мэд чангаар яран халаглаж толгоогоо сэгсчгэн шуудхан л Халиуны нүдэнд туслаа. Халиун энэ авгааг яалч үгүй талигаачийн орцны жижүүр мөнгөж таагаад түүн рүү алгуурхан дөхөж очлоо. Игчээ та энэ орцны жижүүр үү? Тийм ээ. Намайг энтхийг андахгүй. Харин чи чинь яхаараа намайг мэддэггүй лээ. Энтхийн хүүхэд биш үү? Би сайхан үүж ирсэн юм аа. Тийм үү. Тэгээд охин минь надаар яах гэ? Игч нь энэ мөнгө талигаачийн гэрийнхний зовлон хуваалцах санаатай айл зогсож байна. Эсвэл чи бас хамаатан найз нөхдөд юм уу? Үгүй, би зүгээр л танаас огтөр нэг юм асуух гэсэн юм. За тэр чинь тэгээд юу байдг вүлээ? Танай энэ орцонд нэг тийм 6 настай л болов уу гэмээр жаахан охин амьдэрдгүү. Хинийх нь охин юм бол доо. Яг 6 настай охин бол байхгүй те. Бүгдээрээ сургуулийн насных. Зарим нь 3-аас ч хүрээгүй нялхас амтан байдгийн өөр хийсэн. Чи хайж байгаа хүүхдийн нэрийг игчтэй хэлчих. Тэгээд л их чинь олоод өгөн шүү тий. Би нэрийг нь яг ч сайн мэдэхгүй. Нэг тийм цагаан даашин сүмсүүд л яваад байдаг. Шөнийн цагаар энэ байрны өмнөх савлуур дээр ганцаархнаа тоглоод байдаг нэг тийм охин. За охин минь болж үзээ. Шөнийн цагаар савлуур дээр тоглож байсан 6 настай нэг ч охиныг би мэдэхгүй. Би энэ байранда 10 гаруй жил жижүүр хийж байна. Бүгдийг сайн мэднэ. Миний дүү хамаагүй л дэмэлийн бураад байна да. Үгүй ихчээ.
За болж юу зохион минь. Хөгшин настай ихчээрээ даажигнах хэрэг юу байна да? Даажигнсан хэн байгаа юм бэ? Тэрэн дээрээ тулал өчтөр шин таны хариуцдаг энэ орц руу яваад орсон юм чинь. Ухаас өөр юу гэж димэрмэр юм. Их чинь торхи ихийг андахгүй сэргийг унтдаг хөгшин толгой шүү хөө. Миний хяналтнаас гадуур нэгч явдал манай орцонд гардаггүй юм. Лав намагийн ажлыг хариуцаж авснаас хойш манай орцонд хулгай дээрэм нэгч удаа гарч байгаагүй шүү. Энэ бүхэн бол зөвхөн миний ил гавья. Тэгтэл та нар шиг годгомсон жаахан охтууд шүнжин баар сав хийсээл ардаа ямар ч хяналтгүй амьдардаг үстэй. Тэгэхээр тэр хойгуур чинь би энэ гэр орон тоолуур энэ тэрийг чинь манад өдөр хоолгүй шүн нойргүй явж байна. Тийм байтал бас намайг гоочлно гинэ. Ийхүү жижиг руугаа далим гарсан дээр нь өөрийгөө магтан эцэс төгсгөлгүй хашгичж эхлэхэд хайлуун тэндээс умхамгүй ариллаа. Энэ өгөр хинхийг авгаа ямар ч байсан өчигдөр шинэ орц руу яваад орсон цагаан дошинцтой охиныг хараагүй байх нь гэсэн бодол хайлуунд төрж сэтгэл санаа нь улам л тавгүрхэд ирлээ.